Өмнөх парт дээр Винченцо Чаян хоёр Баблд хүчтэй цохилт өгч чадсан билээ. Гэвч тэдний дайсан бодсноос нь ч илүү айлтай нэгэн байлаа. Хэрэв та эхний хоёр партаа үзэж амжаагүй байгаа бол гялс үзчихэд ороод ирээрэй. За ингээд кинонд орцгоё. Цувралын маань 9-р анги Бабл групп болон прокурорын ерхий газар хоорондоо холбоос үлбэдэг гэсэн үг. Ямар баримт байгаа вэ гэж сэтгүүлчид шуугилдаж байгаагаар эхэлнэ. Буусан болон Баблыг инхүү хөнгөн шоглцоход манай хоёр инээмсэглэн явах бол Жан захирал Солиотын араас очиж Чаян Винченцо хоёрыг зайлуулахад л болох байгаад яагаад тэдэн зөөлөн хандаад байгааг асуудаг. Солиот дүүрүүгөө ойртоод намайг илүү хүчтэй болгож байгаа тулааны хамтрагчаа зайлуулах хүсэлгүй байна. Би Винченцог зайлуулах үед Винченцог бүрэн ялсан байх болно гэд өөртөө их л итгэлтэй хэлнэ. Оройн нь Винченцо Чаян хоёр баяраа тэмдэглэж байхдаа Баблийн цаана илүү том хүн байгаад бол тэр хүнийг өөрийгөө илчлэхэд хүргэх ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж ярилцсан. Тэд хоорондоо Баблийн жинхэнэ эзнийг цаашаад нууц нэрээр Бабо буюу Солонгосоор тэнэг гэсэн утгаар дуудахаар тохиролцдог. Винченцо гэртээ ирээд ээжийнхээ эмчтэй ярилцсанаа бодно. Ээж нь 1993 оны 1-р сард буюу Винченцо гасрамжийн газарт орхиос 4 сарын өмнө илгэний хор давдраар онцлогджээ. Тухайн үедээ хор давдрын 3-р зэрэгээр онцлогдоод 4 жилийн дараа мис засалж хийлгэлгүй бүрэн эдгрээд гарсан байж. Үнэхээр өвчнөөсөө болоод намайг үлдээсэн болов. Намайг орхиод өгөх гэж байсан гэж юу гэсэн бодол Винченцог шаналгаж байлаа. Энэ хооронд автны хайхуул үргэлжилсээр Хэмгээ плазагийн түрээслэгчид шүн дөлөөр хэсэг хэсгээрээ хуваагдан хайлт эзгэн. Хоёр лам хүртэл алт болохын тулд тусгай хэрэгслүүд ашиглаж байдаг. Харин Винченцо өөрийн гэсэн тулаантай нүрт болж байв. Түүний өрөөнд байнга ирдэг тагтаа дахин гарч ирж унтах ямар ч боломж олохгүй байлаа. Винченцо тэр тагтаанд Инжаги гэж нэр хүртэл өгсөн байдаг. Чой өмгөөлөгч энэ үеэр солиотод эмнэлгийн захирлын талаар мэдээлэл өгнө. Буусан Баблаас холбоогоо тасалж гэрээгээ цуцсны дараа эмнэлгийн захирал Намдуун бүгийн прокурорын газрын Жон прокурортой нийлж аюулгүй байдлын хамгаалалт өгсөн байлаа. Энэ Жон прокурор нь солиотын эцгийн амь насаа алдсан хэрэг дээр ажиллаж байсан. Дарга нарынхаа үгийг сонсдоггүй хан очиж шударгаараа алдартай прокурор байв. Тэднийг ийхүү ярилцаж байх зур эмнэлгийн захирал солиот руу залгаж өөрийг нь алахгүй байх болон дансанд нь 30 сая $30 шилжүүлэх шаардлага тавина. Хэрэв эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол тэр Жон прокурорт эцгийгээ өнөөсөн гэдгээс эхлээд бүх хэргийг нэвшлэн гэж сүрдүүлдэг. Солиот үг дуугүй шаардлагыг биелүүлэхийн амлалтагч эмнэлгийн захирлыг зүгээр орхихгүй гэдэг нь байгаа байдлаас нь тодорхой харагдана. Эмнэлэг дээр Чаян Винченцогийн ээжэд банкны захирлын талаар шинэ мэдээллүүдийг дуулгахад Винченцогийн ээжж баярлаж Чаян талархлаа илэрхийлж байхад гаднаас эмчнэр орж ирнэ. Эмч Винченцогийн ээжээс эмчилгээгээ яагаад хийлэхгүй байгааг асуухад ээж нь нойр хүрээд байдаг болохоор татгалзаж байгаагаа хэлэх бөгөөд эмч жимчлүүлэхгүй байх хүсэлтийг нь хүлээн авна. Энэ үеэр Винченцо гаднаас орж иж таарад эмч нарыг ямар амралтын газар байгаа биш дээ. Өвчтний дураар эмчилгээг зогсоох гэлээ. Хоол идэж байгаа эсгийг нь шалгасангүйгээ загнаж ээжигээ ч мөн эмнэлэгт яах гэж байгаа илээ дээ. Зүрүүлээд байлгүй эмчийн хийснэр хийгээд бүгдийг нь ширүүхэн загнчаад гараад явна. Жан захирал ах руугаа залгаж өөр хоёрч банк Чаяны театрт байхдаа хэлсэн үгнээс болоод хөрөнгө оруулахаас татгалзсан. Тэр хоёрыг зүгээр л алга болгочихъя гэдэгч солиот энэ саналаас эрс татгалзаж Намдуун бүгийн прокуроруудтай товлсон уулзалтанд тоцрохгүй байхыг дүүдэд даалгана. Манай хэд энэ хооронд Баблийн хэргийн охирогчдын 4 гэр бүлийнхэнтэй хамт оройн хоол идэж байлаа. Тэд хамтдаа ярилцаж өнгөрсөн зүйлсийн талаар халуун дотн яриа өрнүүлж байдаг. Нөгөө тал Жан захирал Чөн өмгөөлөгч Буусааны захирал 3 прокуроруудтай уулзна. Жан захирал найрсаг хандхыг хичээж байгаа ч прокуроруудын хандлага огтхон ч тийм биш байлаа. Прокурорууд ашиг сонирхлын үүднээс гэрээний дагуу Бабалтай хамтарч ажиллаж байгаа ч ашиг сонирхол зөрчигдөх зүйл болбол Бабалд хэцүү зүйл болох байх шүү гэж Жан захиралд анхааруулж тэднийг юм чинээ тоолгүй их л бэдгэр зан гаргана. Энэ бүх яриаг нь солиот уцаараа сонсож байснаа. Эднэр яагаад байна? Өөрийнхөө хэр хэмжээгч мэдэхгүй гэж хэлдэг. Уулзалт дуусч прокуроруудыг үдчихэд Жан захирал үргэлжлүүлээ зад авъя. Намайг дагаад яв гэж Буусааны захирал Чөө өмгөөлөгч хоёрыг хааныг тишээ дагуулan явна. Хэмгээ плазад алтхан явсан ламбардны газрын хосууд Винченцогийн гэрт 2 хүн нууцаар орж байхыг хараад шууд барихаар шийднэ. Эхнэрээ дэлгүүлэхийг харсан нөхөр нь хүчнийхээ 12-ыг хэрэгжилж хийгснээ шууд нэг хулгайчийг нь аваад шийднэ. Байнга л хоосон зодонд будаа олгоно гэдэг юм уу гэж бодсон. Энэ нөхөр нь бол үнэхээр чадварлаг бүх байж таардаг. Эхнэр нь ч бас зүгээргүй хөндийн өргөлтийн тамирчин бололтой. Эрэгтэй хүнийг өч болоогүй юм шиг гар дээрээ цэвэр өргөөд аваад шийдчихдэг. Барахгүйгээ мэдсэн хоёр хулгайч манай хоёр руу хийн буугаар буужгаа зогтно. Чаян Винченцо нам туслах 3-4 гэр бүлийнхэнтэй салах ёс хийж нэг нь Винченцогийн гараас хатгаад талархснаа илэрхийлэхэд Винченцод үнэхээр татан санагдана. Хохирогчдын гэр бүлийнхэн амралтын өдрөөр Жендод хамтдаа аялал хийхээр төлөвлөж байгаагаа ярьцгааж тэрвэрлэн салах үед замын цаанд хар машинаас нэг итгээд тэднийг ажиглаж байлаа. Винченцо Чаяныг гэрт нь хөргөж өгөхөд Чаян хөргөж өгсөнд баярлаа гэж хэлэхэд Винченцо зүгээр л дарс худалдаж авах замдаа хөргөж өгсөн юм гэж гүрийдэгч Чаян Хэмгээ плазагийн хажууд дарсны дэлгүүр байдгийг сайн мэдэж байлаа. Чаян гэртээ орж ирэх шалан дээр нь шороотой гутлын мөрнүүд байх бөгөөд тэр эргэн хартал гартаа алх барьсан нэр ардан зогсож байдаг.
Чаян сандран ойр байгаа бүх зүйлээр өөрийгөө хамгаалахыг оролдож, халдагч алхаад алаах гэж байхад хаалганы цаанаас халдагчийн хамтрагч нь дуудана. Халдагч хаалга руу очиод нийтэл Винченцо хамтрагчийг нь аваад ирчихсэн зогсож байдаг. Винченцо хоёр этгээдтэй тулалдахад тэд мафийн зөвлөхийн өрсөлдөгч байж чадсангүй. Винченцо хүмүүс дагаад байгааг аль эрт мэдсэн болохоор Чаяныг хөгөж өгсөн энэ байж л дээ. Винченцо халдагчдыг торноо болгож аваад араас нь хөөх гэдэгч Чаян хитрхи айснаасаа болоод Винченцог хамт үлдэхийг гуйдаг. Энэ үеэр Жан захирал томроод байсан прокуроруудыг хулгайлаад орчихсон байх ба чөө өмгөөлөгч Буусааны захирал хоёр яаж Солиотоос зөвшөөрөл авсан эсхийг асуухад Жан захиралч ах зөвшөөрсөн гэж хэлдэг. Удалгүй Жан захирал үнэн хэлсэн болох нь батлагдаж гартаа цөхөөр бариад дуулага өмсөн Солиот тэдэн дээр ирнэ. Солиот шууд л бүх хүмүүсийн нүдэн дээр цөхөөрөөрөө цоо прокурорыг дахин цохиж эхлэв. Цус өсөрч иргэн тойрны хүмүүсийн нүүр хувцсан дээр хүртэл цацагдана. Туслах прокурор нь газар дээр алагдахад ахлах прокурор өвдөг сүгдэн амь гууж эхэлдэг. Солиот ахлах прокурор руу ойртоод "Би чамааг эхлээд хөнөөхгүй. Ямар ч чадваргүй хэрнээ Италид байгаа хүүхч нь хөнөөх үү" гэж занал хийлнэ. Энэ үйл явдлаас хамгийн их айж балмагцсан хүн нь Жан захирал байлаа. Цагдаа нар Чаяны гэрт мөрдөн шалгалт хийж байх зур Винченцо Чаянд цавч нь хагарсан болохоор унтахад хэцүү байх. Өнөөдөртөө найзандаа хоноорой гэж зөвлөнө. Чаян хамгийн түрүүнд Винченцо руу залгахад Винченцо утсаа аваад шууд үгүй гэж хариулна. Чаян дараа нь өөр хүмүүс рүү залгасан ч бүгд Чаянаас зайгаа барина. Аргаа борсон Чаян буудал тончхоё гэж шийдээд зочид буудалд хүргэлдэг. Чаян машинаас буугаар зөхиж байхад Винченцо түүн рүү ойрт ирнэ. Чаян нэг хөргөн догдлоод энийгээд Винченцо улам төхөөл. Тэгсэн Винченцо ердөө л хаалгыг нь онгойлгох гэж гараа сунгасан тэр байж. Чаян буудал руу оронгуудаа зочид буудлын эрэгтэй ажилтан бүрийг алуурчин мэтэр төсөөлж энд хонч чадахгүй нэ гэд айгаа зүгтнэ. Харин Винченцо гэртээ ирэхэд ламбардын хосууд хийм цэвэрлэгээ яах, тоогож, тагнуулын агент нар түүнийг өгдөж орой болсон явдлыг ярьж өгнө. Винченцо тэдэнд талархаад байр руугаа орж ирээд одоо л нэг 50 амархан гэхэд Инжагийн тагтаа найзуудтайгаа орж ирээд унтлахын өрөөг нь бясналсан байлаа. Удалгүй Чаян хаалгыг догшиж айгаад байна, ганцхан өдөр хончоод явъя гэж гуйснаар Винченцо зөвшөөрнө. Чаян буудан дээр Винченцо шалан дээр унтахаар хэвтгэхэд Чаян энэ боломжийг ашиглан Винченцогоос мафийн амьдралын талаар дахин асуудаг. Тэр Винченцогийн удирдагч нь маш ухаалаг бизнесмен, мөн аав шиг хүн байсан гэдгийг мэдэж авна. Чаян үргэлжлүүлэн мафта кинон дээр гардаг шиг хүн алж байсан эсхийг нь асуухад Винченцо "Үгүй би зөвхөн өмгөөлөгч л байсан. Гэхдээ хүн алж байсан бол чи надаас холбоогоо таслах уу" гэж Чаянаас зүрүүлэн асуухад Чаян хэсэг бодсноо "Үгүй. Гэхдээ чи надаас маш хол хүн мэт санагдах байх. Яг л ханын зураг эсвэл сонины нийлэл гацсан юм шиг. Би хүмүүс тэгж санагддаг байсан бол их гониглох байсан" гэхэд Винченцо "Хүмүүс намайг тэгж боддог байсан ч надад хамаагүй. Би хүмүүсээс хол баймаар байна" гэж хэлдэг. Чаян түүнийг хүмүүсээс хол байж шархлахаас айдаг болохыг шууд л ойлгоно. Маргааш өглөө нь манай хоёр өглөөний цайгаа унгаа соо прокурорын өглөөний тухай мэдээг үзнэ. Албан ёсны мэдээгээр прокурорыг согтоовор машин жолоодож яваад уулнаас нас барсан гэж мэдээлж байдаг ч манай хоёр Баблтай холбоотой гэдгийг нь мэдэж байлаа. Ах トゥ хоёр өглөөний цайгаа уух зур Солиот Винченцог судлуулахаар Итали руу хүн илгээснээ хэлэх бол Жан захирал Винченцо Чаян хоёрыг өнөөлөх хөргөн явуулнаа хэлдэг. Солиот бөөн урбалж дахиж дураараа шийдвэр гаргаж алдаагаа улам томруулахгүй байхыг сануулна. Винченцо Баблийн төв байрны ойролцоо ажиглалт хийж Жан захирал урдынхаас хамаагүй олон хамгаалагчтай болсныг олж хараад Бабу өөрийгөө хэн босгохыг нууцлахын тулд өөрийн хамгийн том сул тал болох Жан захиралд хүрэх аргагүй болгосныг таамаглана. Нам туслах мөн шинэ мэдээлэл олж ирсэн нь эмнэлгийн захирал Жан прокурортой нэгдсэн тухай байв. Ингээд Чаян прокурортой уулзаж мэдээлэл авахар болгохол Винченцо барилгын эзэнтэй уулзна. Барилгын эзэн Хятадаас алтны эзний нүдний солонгон бүрхүүлийн мэдээллийг амжилттай олж авсан тул алт хадгалдаг нууц өрөө рүү орох боломж бүрджээ. Винченцо лам нартай уулзан өөр газар нүүх санал тавьдагч лам нар эсэргүүцэх бөгөөд Мири энэ бүх яриаг нь нууцаар сонсож байдаг. Мири энэ үед Винченцо лам нарыг нүүлгэхэд байгаа нь ямар нэгэн нууц байгааг сэжиглэж эхэлдэг. Удалгүй Солиот ахлах прокурор банкны захирлуудыг нэгжиж шалгаж баримтлах даалгавар өгөх бөгөөд ингэснээр банкнууд Баблд хөрөнгө оруулахаас өөр аргагүй болох юм. Манай хэд энэ бүхэн соо прокурорыг хөнөөснөөс болсон дарамтын үр дүн юм байна гэдгийг ярьцаж байх зур Жон прокурор манай хэдтэй уулзахыг зөвшөөрнө. Уулзалтын үеэр Жон прокурор Баблыг унгаах хүсэлтэй байгаагаа илэрхийлж манай хоёртой эмнэлгийн захирлын тухай ярилцсан. Винченцо Жан захирлын ард түүнийг удирдах байгаа жинхэнэ эзэн байж магадгүй гэж таамаглаж байгаагаа хэлэхэд Жон прокурор хэсэг бодож байгаад эмнэлгийн захирал Жан захирал болон Солиотын аавын үглийн тухай ганц хүн биш тэр новшнууд гэж олонтойгоор хэлж байсныг санана. Энэ бол аав нас барах үед ах トゥ хоёр хоёулаа аавынхаа дэргэд байсан байж болох юм гэсэн маш чухал сэжвэрийг манай хэдэд өгнө. Өөрөөр хэлбэл эмнэлгийн захирал Бабуг хэн болохыг мэддэг гэсэн үг. Тэднийг инхүү хамт хооллож ярилцаж байхыг Солиот тагнуулаараа дамжуулан харж байлаа. Жон прокурор эхэндээ Винченцогийн хууль бус мөрдлөг байцаалтын арга хэрэглэхэд хамтрахгүй гэж байсан ч эмнэлгийн захирал огт ам нээхгүй байсан болохоор манай хэдтэй хамтрахаар шийдэж оройн эмнэлгийн захирлыг өөрсдийн аргаараа байцаахаар төлөвлөнө. Орой болж Винченцо Чаян нам туслах 3 эмнэлгийн захирлын хамгаалтанд байгаа байшинд нь очтол бүх зүйл оройтсан байлаа. Хамгаалж байсан хүмүүс болон эмнэлгийн захирал цээжиндээ хотголуулсан чигээрээ нас барсан хэвтэж байв. Тэднийг балмагдан зогсож байхад Чаян руу Баблын хохирогч 4 гэр бүлийн нэг гишүүн зурас илгээсэн байдаг. Өмгөөлөгчөө уучлаарай.
Бид бүгд гэр бүлээ алдсан уу гашуу өнөөдөр мэдэрсэн уур уцаараа барьж дийлэхгүй. Тиймээс тэнэг сонголт хийх гэж байна. Ойлгоно гэж найдаж байна. Өглөө нь Чаян Винченцо хоёр хэргийн газар ирэхэд машиндаа угаартан нас барсан 4 гэр бүлийнхэн угтдаг. Винченцо машин доторх үнсийг хараад Баблын агуулгыг шатааж байсан өдрөө санах бөгөөд тэр үед энэ 4 гэр бүлийнхэн хамт явсан билээ. Ийхүү 9-р анги эмгэнэлтэйгээр төгсөж 10-р анги эхлэхэд Чаян болон Винченцогийн царинаас шок, уур хилэн, гашуудал бүгд зэрэг мэдрэгдэж байлаа. Хэдхэн хоногийн өмнө хамт хооллож инээлдэж аялын төлөвлөгөөгөө ярьж байсан хүмүүс одоо бүгд өгсөн байгаа нь харамсалтай. Чаян Винченцо хоёр хохирогчдыг амиа хорсон байх боломжгүйгээд мөрдөгчдөд задлан шинжилгээ хийж мөрдлөг явуулах хүсэлт гаргасан ч цагдаа нар гэр бүлийн гишүүдэд алдсан уйг унгаа дийлэлгүй гэрээсэл үлдээсэн. Амиа хорлох хангалттай шалтгаантайгээд мөрдлөг явуулахаас татгалзсан. Манай хоёр хэргийн нэхэмжлэг гаргасан ч Бабл өөрсдийн талд эргүүлэхийг мэдэж байгаа учраас өөрсдийн аргаар шийдэхээр болж Винченцо гэр бүлийн хүний алдсан юм шиг л уугаш шүүг мэдэрсэн болохоор энэ 4 хүний хөнөөс нь төлөөсийг хатуухан төлөвлөгөө амладаг. Ингээд манай хоёр зүгээр нэг өмгөөлөгчд биш, хүлцэн зүрхтэй аюултай өшөө авчид болохоор эргэл буцалдгүй шийднэ. Хохирогчдын шүүх шинжилгээний дүгнэлтийг өөрчилж, хэргийг чимээгүйхэн зохицуулсан хөлсөө авчгаад хуваагаа сууж буй хоёр мөрдөгчдөр Винченцо ирээд хоёуланг нь болгож тавина. Мөрдөгчд доороо дугуйтаа санал дээр хүлүүлсэн байдалтай ухаанаар сандарч байхад Винченцо гарч ирээд тэднийг барилгын ирмэг рүү нэг өшөөлнө. Винченцо тэдэнхүү амны хэрэг гэдгийг нотлох баримтыг өгвөл зүгээр орхин гэж хэлдэгч нөгөөдөл нь би чадахгүй гэж гүрээснээр дахин нэг өшөглөнө. Араас нь Чаян ирээд дахин нэг өшөглснөөр өндрөөс унахаас айсан мөрдөгчд маргаашийн 19 цагаас өмнө мөрдлийн тайлангаа манай хоёр төхөөр тохирно. Үүсаны захирал соо прокурор алуулахыг нүдэрээ харсан болохоор солиотоо сайж жан захирлыг ахаасаа бүх эрх мэдлийг авах хэрэгтэй гэж ядгаж эхлэх бол нөгөө талд барилгын эзэн алтыг гаргаж авахдаа анхаарахгүй Баблтай зурлаад удаад байгаа Винченцогийн үйлдэл их дургуулгаж эхэлсэн байлаа. Винченцо гэртээ ирэхэд Чаян цонхыг минь засаж амжаагүй байна хамт Маколи ухуу гिचгсэн хүлээж байдаг. Энэ удаад Винченцо хүн өмгөөлөгчийн нас барахаас өмнө охиндоо хэлж чадаагүй үгийг нь дамжуулж хэлнэ. Одоо хорвоо ертөнд зөөрчлөгдсөн. Над шиг сэтгэлээ урдаа барьдаг өмгөөлөгч биш, хурц хүчтэй өмгөөлөгч тань шиг хүн л тэдгээр 10 нуттай тэнцэж чадна гэж аавчин хэлсэн гэсэн үгийг сонссон Чаян нүдэнд нь нулимс цэлэгнэнэ. Солиод Кимгэ Плазаг нураахаар яарвчилж энэ удаа танхаажуудыг биш илүү аюултай этгээдүүдийг илгээх даалгавар өгдөг. Танхаажууд харин Баблын бохир ажлыг хийхээ болоод Кимгэ Плаза дагаарын бөмбөлгөөр аялуулдаг аялал жуулчлалын агентлаг нээсэн байдаг. Винченцо Чаян нам туслах 3 мөрдөгчдөөс авсан тайлангийн бичлэгээс нас барсан хохирогчдын машиныг нэг машин байга дагаж байснаа нөхөн гарц руу орж гарч ирэхдээ хоёр машин хэтэрхий удаа зогсоохгүй. Дагаж байсан машин төрүүлж гарч ирж мөн хохирогчдын машин мөргүүлсэн болтой хогоосон байгааг мэднэ. Солиод чөө өмгөөлөгчөөс яагаад өөртөө хамдардгийг асуугаад чөө өмгөөлөгч мөсөн уул руу авирч байгаа юм шиг эрсдэлтэй зүйл эрсдэлтэй амьдрал дуртай гэж хариулна. Чөө өмгөөлөгч солиодоос яагаад заавал өөрийгөө нууж буусаан туслах хийгээд байдгийг асуухад солиод нэгт яг л тоглоом тоглож байгаа юм шиг сэтгэл хөдлөгдөг юм. Хоёрт асуудал үүсгэж хоронд орохгүй. Гуравт яг л бурхан шиг санагддаг юм. Бурхан хаа нэгтээ нуугдчихад хүмүүсийн зохийг хараад сууж байдаг. Тэгээд хүмүүс жаргалтай мөчүүдийг өгөөд амьдрал амттай гэж итгүүлдэг. Тийм болохоор л хөвгөлтэй гэж хариулна. Тэгсэн чөө прокурор 3 дахь шалтгаан шилдэг байна. Би ч бас тэгж амьдрмаар юм гинэ. Энэ хоёр бүр яг таарсан таар шүү тань уу. Манай хэд эмнэлгийн захирлын өвхлийн талаар дахин ярилцсан. Тэдний үзэж байгаагаар эмнэлгийн захирал алагдахаас өмнө Бабугийн талаар ямар нэгэн чухал мэдээлэл мэддэг байсан учраас түүний амийг нь барихын тулд устгасан. Винченцо мөн хэрэгүүд бүгд нэг ижил загвараар хийгдсэн байгааг анзаарсан байлаа. Эхлээд гэрчүүд алга болно. Дараа нь нотлох баримтууд устна. Эцэст нь амиа хорлолт эсвэл осол мэт харагдана. Энэ бол нэг хүний хийсэн зохион байгуулалттай алган арга болгон тодорхой байдаг. Винченцо тэдний хайж буй Бабуг тэр алуурчин сайн мэдэж байгаа гэж бодоод өөрлөгөө өрхтөх талаар хэлцэж байхад ломбардны залуу орж ирэн манай хэдийг дуудана. Кимгэ Плазагийн орчин суугчид манай хэдийн Баблтай тэнцэж буй тэмцэл туслах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Винченцо дургуутсах бол Чаян тэдний туслалцааг авахыг зөвшөөрдөг. Хэсэг хугацааны дараа Чаян эмэгтэй баг зүүсэн байх бол Винченцо тогтооны баг зүүж өөрийгөө Инжагигээр нэрлэлчихсэн байх бөгөөд Бабл групп буусан хуулийн перм намдуу бүгийн прокурорын газрын болохыг илчилсэн бичлэг хийж эхлэхэд тэдний хажууд баг зүүсэн Кимгэ Плазагийн төрөлсгчид дэмжиж сууж байлаа. Харин нөгөө талд тэдний бичлэгийг эсрэг талынхаа хамтаа үзэж байх ба чөө өмгөөлөгч буусааны захирал, жан захирал 3 нэлээд уртай байх бол солиод харин өөрийг нь гаргаж ирэхийн тулд хийсэн зан гэдгийг нь мэдэж байлаа. Манай 3 хүчнээ их мэдээлэл цацаад ч хэвлэлийнхэн мэдээллийг нь устгаад байсан болохоор занал хийлэг шат руугаа орохоор болно. Буусааны захирал өрөөндөө орж ирэхэд хананд нь улаанаар сий үсэг зурж нэрэн дээр нь гутга зан орхисон байх бол утас угаалгын газарт байсан чөө өмгөөлөгчийн гэрлийг нь унтрааж байгаад бүжигчин залуугаар зомбины бүжиг бүжиглүүлж ухаан алдуулангуудаа цонхон дээр нь мөн л сий үсэг зурж орхино. Жан захирал машиндаа суухаар гарч ирэхэд тесрэх бөмбөгийн цаг явж эхэлсэн машин түүн рүү ойрцсноор жан захирал ухаан жолоогоо зогтдогч машин яг араас нь дагсаар байлаа. Булан чахагдсан жан захирал дээр удирдлагатай машин ирээд бас л сий үсгэнд тэмдэглэгээ тэд цагаан туг гаргах бөгөөд энэ бүх сүрдүүлгүүдийн зургийг солиод уурлан харна.
Солиотын Винчензог судлуулахаар Итали руу илгээсэн хүн нь ирснээр Винчензогийн Италид хийж байсан бүх гэмт хэргийн мэдээллүүд зурагтайгаар ил болно. Тэр зургуудад маш олон С үсэг сийжүүлэн нас барсан хүмүүс байх бөгөөд С үсэг бол Винчензогийн Касано гэх овгийн эхний үсэг хэн нэгний хөнөөхөөсөө өмнө сүрдүүлдэг тэмдэг нь байж л дээ. Бүхнийг сонсож байсан жан захирал алуулаагүйдээ баярлахын зэрэгцээ үхтлийн ах бол солиот гарын инээд нь хурж тийм хүнтэй үзэлсэж байгаадаа бүр сэтгэлэн догдолж ялаа. Чаян Винчензог өмнө нь хүн хөнөөж байсныг мэдэж байсан тул дахиад хүн хөнөөж гэж магадгүй. Эсвэл Винчензо хүн хөнөөхөөр ирж магадгүйгээд гэрээс нь явахгүй бүр нам туслахыг Винчензогийн гэрийн гадаа харуулаар тавьсан байдаг. Энэ үеэр солиот Чаян руу залгаад ус аны талаар хэлэх үнэхээр чухал мэдээлэл байна гэж дуудаад кафед уулзахаар болно. Түүнийг явсны дараа Винчензо нам туслахтай нийлэн Инжагийн тагтаан дүрээрээ шууд дамжуулт хийж нас барсан дөрвөн гэр бүлийнхэн хамгийн сүүлд явсан газар очиж том нус дэлгэн гэж мэдэгдэнэ. Винчензо шууд хэргийн газар руу хөдлөх бол солиот харин хүсний алуурчдыг тийшээ илгэж Винчензог заавал горохт алгар өгдөг. Кимгэ Плаза солиотын явуулсан гэмт бүлэглэлийнхэн түрээслэгчдийг дэрлэлгэж цан ханхлан сүрдүүлж эхлэхэд танхаачууд цаанаас нь гарч ирээд манай түрээслэгчдийг өмөрөх гэж оролдогч өөртөө зодолчихдаг. Танхаачууд гэмт бүлэглэлийнхнийг ихэр сэлэм хэмээх бүлэглэлийн гишүүд болохыг бугуун дээрх шивэснээс нь хараад шууд л зүгтэн алга болно. Гэмт бүлэглэлийнхэн сүүлдээ бүр даварч мэрийг гэмтэх гэж байхад хийн цэвэрлэгээний ах гартаа хайж барьсаар ирээд бүгдийнх нь дундуур өсөрч дүүлж сүлбэж хатгаж явсаар өнөө хэдэн гэмт бүлэглэлийнхнийг өгөөд явуулна. Түрээслэгчид байтугай үзэж сууж байгаа та нар хүртэл гайхсан биз дээ. Чаян солиоттой уулзахаар очиход тэр Чаянд ямар ч мэдээлэл хэлдэггүй ба зүгээр л уулзаагүй утсан болохоор уулзах гэж худлаа хэлсэн юм аа гэж хэлдэг. Чаян солиотод дуурлаад байж байхад нам туслах түн рүү залгаад Винчензо өөрөө занг тавьсан тухай мэдэгдэх бөгөөд сандарсан Чаяныг хөргөж өгөх нэрээр солиот хамт явахаар болдог. Винчензо хонгол түлээж байхад 3 алуурчин ирж ширүүхэн бодолцоо эхэлнэ. Винчензо удаа дараа амаргүй байдалд орсон ч 3 алуурчин буулган авах бөгөөд энэ үеэр Чаян түүн санаан зовон тасралтгүй залгаж байсан ч утсан холбогдохгүй байдаг. Винчензо шахалцсан алуурчингаас утсыг нь аваад захирал гэж хадгалсан хүн нь хэн болохыг асуудаг ч өнөөхөд хариулдаггүй. Винчензо хүсний алуурчингийн шархан дээр нь дарж тарчлаач эхлэхэд Чаян нам туслах солиод Ламбордны залуу дөрүүд ирж таарснаар Винчензо тэдэн рүү алхана. Чаян холоос шууд л гүйж ирэн Винчензог тэвэрхэд Винчензо ч муу хариу тэвэрх бөгөөд үнийн солиод уурдан харж зогсоно. Винчензо Баблын жинхэнэ эзэн хэн гэдгийг би мэднэгээд солиод руу харж байгаагаар 10 дугаарыг төгснө. Wimax үргэлж тантай хамт. 11-р анги эхлээд Винчензо Жан Хансог буюу Америкт байгаа гэгдээд буй уйган хүү бабу болохыг олж мэдснээ хэлж алуурчны утаснаас захирал гэсэн дугаар руу залгаж эхэлнэ. Тэгингээ нөгөө эдийнхээ байгаа газар руу ааж мар алхасаар ирдгод солиотын утас чичирч эхэлдэг. Гэвч солиот сандарлаа нууж энгийн гар утсаа үзүүлээд над руу хинч залгаагүй байна гэж жүжиглэнэ. Винчензо дараагийн удаа түүнийг ийм аюултай газар дагаж ирэх хэрэггүйг нь сануулад чөө өмгөөлөгчийн гар хөл байсан хоёр хүнээр хөлсний алуурчдыг зөөлөхөөр болж нам туслах Ламбордны залуу хоёр хонгилд үлдэж уул мөр цэвэрлэхээр болдог. Чаян Винчензо хоёр алуурчдыг хүлж машин төвчж байгаад хорт хийж шахаж эхэлснээр хөлсний алуурчид Баблын судлаачдын байсан газарт гал тавьсан. Эмнэлгийн захирлыг хөнөөсөн, хохирогчдын гэр бүлийнхнийг ч хөнөөсөн хэрэгээ хүлээдэг. Дөрвөн гэр бүлийнхнийг хөнөөсөн гэж хэлхийг сонсон Чаян уурлаж хорт хийг толцсон шахахад Винчензо хүртэл Чаяны энэ харгас байдлыг хараад гайхна. Чаян алуурчдад дөрвөн гэр бүлийнхэн ямар мэдрэмж авсныг ойлгуулж өгөж байгаа мэдрэмж ямар байдгийг мэдрүүлэхийг хүснэ нь энэ байлаа. Алуурчид амин тэмцэж Жан Хансогийн даалгаснаар л энэ бүхнийг хийсэн гэж хэрэгээ хүлээдэгч уулзахгүйгээр уцаар даалгавар авдаг байсан болохоор бабуг Солонгост байгаа гэдгээс өөр дөрвтэй мэдээлэл олж авч чадсангүй. Ингээд Винчензо Чаян хоёр алуурчдыг амд үлдээхгүй байхаар шийдэж хорт хийг тулсан шахаад явхад пью дарга болон түүний хамсаатан тэдгээр 3 алуурчныг машинтай нь гол руу живүүлж үлдсэн бохор ажлуудыг дуусгана. Чаян аавыг нь хөнөөсөн 2 алуурчин харах үнэхээр хэцүү байсан ч Винчензо нэг өдөр би чамд тэднээс бүр мөсөн салах боломж өгнө. Одоохондоо бид хэрэгтэй байна гэж аргадна. Оройн нь Чаян Винчензо хоёр Чаяны гэрт Макколи унсгоно. Эхэндээ 2 цаг хүртэл ууя гэж тохирсон ч ярилцаар байдлаа л хэдийнэ 4 цаг болсон байдаг. Ярианы явцад Чаян хонгол дээр болсон тэрвэлтийн тухай дурсаж баг зэрэг хичингүүрснээ Винчензо дурлсан болохоор тэрвсэн болов уу гэд дуршиж үзэхээр шийднэ. Чаян Винчензо дойртой түүнийг дахин удаанаар тэрвэж байснаа болоод үгүй би чамд дурлаагүй юм байна. Тэр үе зүгээр л чамайг аюулд орчихлоо гэж айсан юм байна гэж хэлэхэд Винчензо хариулдаггүй. Маргааш нь Винчензо эмнэлэгт ээжтэйгээ уулзаад ээжийнхээ өнгөрсний өвчний талаар асууна. Ээж нь үнэхээр л 28 жилийн өмнө уушгины хорт тавдартай байсан бөгөөд хүүгээ хаа нэгтээ аз жаргалтай амьдраасаа гэсэндээ өөрөөсөө хол явуулсан байлаа. Винчензо хариудна. Ээж нь байхгүй байхад хаач байсан аз жаргалтай байж чадаагүй байх гэж хэлснээр өөрхий ээж нь уйлж эхэлдэг. Винчензо өргөжлүүлэн таны хүү сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс одоо та зөвхөн өөрийгөө бодож зүгээр ингээд бууж өгөх хэрэггүй гэж тайвшруулна.
Өчөө өмгөөлөх солиод уусааны захирал 3 уулзаж Винчензог зайлуулах арга бодож толгойгоо гашилгаж байхад өчөө өмгөөлөгч Винчензогийн Италид хийж байсан бүх хэрэг алгуудыг нь гаргаж ирээд түүгээр нь дамжуулан зайлуулах боломжтой гэж үзэж байгаагаа хэлэхэд нөгөө хоёр нь ч дэмждэг. Нөгөө талд манайхэд алуурчны утсан дээр байсан захирал гэсэн дугаарыг шалгаж үздэгч бүх мэдээллүүдийг нь устгасан байснаар ямар ч сэжвэр олж чаддаггүй. Яг энэ үед тусгайгийн агент хоол барьсаар обост орж ирэх бөгөөд наана хоол хүргэж байгаа юм шиг боловч манай хэдийн яриаг маш анхааралтай сонсож байлаа. Кимгээ Плазагийн хоёр лам сүмээсээ гарах гээд явж байдаа цагдаа нар ирж тэдний сүмд ирсэн гамлын дагуу шалгалт хийх болсноо хэлнэ. Хэн нэгэн сүмийн хүмүүсээс их хэмжээний хандив авдаг мөртлөө шашны үйл ажиллагаа явуулдаггүй гэж мэдээлсэн байх бөгөөд мэдээж энэ бол сүмийг хэрэг тутгаж хаалгаад алдаа гаргаж авах гэсэн барилгын эзний явуулга байлаа. Манайхэд бабууг олох гэж шин төлөвлөгөөгөө бодож байтал Мэри тэдэн дээр орж ирээд тэдний түрээслэгчтэй хамт тоглохыг урьснаар Чаян бушуухан зөвшөөрч бүгд хамтдаа Тоотогийн ресторанд мап тоглоом тоглож эхэлнэ. Тоглоом эхлэхэд бараг бүх хүн Винчензог мап гэж сэжиглэх бөгөөд хоорондоо бас хурган үг хаялцах нь хөгжилтэй. Гэхдээ хөгжилтэй тоглоом удаан үргэлжилсэнгүй. Намдуу мөгийн прокурорууд ресторанд орж ирэн Винчензог мапын өмгөөлөгч байхдаа үүлсэн гэмт хэрэгүүдийн үндсэн дээр баримтлахаар болоход Чаян Винчензогийн өмгөөлөгчөөр хамт явсан бол бусд нь энэ үннийг сонсоод цочирдон үлдэнэ. Винчензо тоглоомн дээр л мапын төр тоглох ёстой байсан ч бодит амьдрал дээрээ үнэхээр мапын хүн байсан нь илэрсэн болохоор тэр. Солиод Жан захирал хоёр хамтдаа хоолож байхад Жан захирал Бабл имийн үйлдвэрийг өөрт нь нөгөөтгөж гуйхад солиод уурандаа хоолны ширээгээ хөмөрч Жан захирал руу ойртож утгаан аван сүрдүүлэхэд Жан захирал дахиж хизээч ийм зүйл асуухгүй гэд хаасаа урьдчилахгүй. Түрээслэгчид Винчензо дуваагүй ааш гаргаж байсандаа гэмшиж бүр алтайх ажиллагаандаа Винчензог туслуулад олсон алтнаасаа хувь өгөх төлөвлөгөө боловсруулна. Тагнуулын агент даргадаа Винчензог прокурорууд баримтлан авч явсан талаар мэдээлж та Солонгосын олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хүн. Нэр төрөө бодоод ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Намдуу мөгийн үл таних прокурорууд таны ажлыг болоож болохгүй гэж сүмэлснээр даргач Винчензогийн хэргийг өөртөө хариуцахаар болно. Байцаалтын үеэр ахлах прокурор Итали байхдаа Винчензогийн үлдсэн алгуудын гэрэл зургуудыг үзүүлэхэд Чаян өөрчлөлөгчийн хамгаалахыг оролцсон ч прокурор айсан шинжгүй Винчензог шийтгэж албадан Солонгосоос явуулна гэж тун итгэлтэй хэлнэ. Бүх найдвар тасарсан мэт санагдах мөчөд тагнуулын агент сүр дүлэнтэйгээр гарч ирээд үндснээ аюулгүй байдал тагнуулын албаны хүн гэдгээ мэдэгдэнэ. Тэр Винчензог өөрийн харийн дагах зөвшөөрлийн бичиг үзүүлж Винчензогийн гарын гавийг талин авч явна. Тагнуулын агент манай хоёртой уулзах үеэрээ анханасаа Винчензог мөрдөх зорилгоор тэдэнд ойрцсноо хүлээж хамт байх хугацаанд тэдний хийж байсан бүх ажлыг мэдснээ ч хэлдэг. Тагнуулын агент манай хэддээ нэгдэж Баблыг барихад туслах санал тавих бөгөөд Винчензог хүндэлдэг болохоор үнэхээр туслахыг хүсэж байв. Винчензо энэ санааг төдийлөн таатаа хүлээж аваагүй ч Чаян хүсэлтийг зөвшөөрч хамт ажиллахаар болдог. Тагнуулын агент маш их баярлсан ч өөрийн гэсэн 3 нөхцөл тавив. Нэгт түүнийг багийн албан ёсны гишүүн болгох, хоёр түүний жинхэнэ хэн болохыг бусад түрээслэгчдээс нууцлах, гуравт Винчензогоор тэврүүлэх. Ингээд Винчензо хүссэн хүсээгүй тагнуулын агентыг тэрж байхдаа нэг зүйлийг анзаарна. Прокурорууд Итали болсон алгуудын зургийг авсан байгаа нь Баблын явуулга байх нь тодорхой. Тэгэхээр тэр Итали руу явсан мэдээлэгч Бабу буюу Баблын жинхэнэ эзэн хэн болохыг ямар царайтай болохыг нь ч мэддэг хүн байх боломжтой гэж үзээд мэдээлэгчийг хайхаар шийднэ. Багийн шинэ гишүүнээ өгтөн авахын тулд Винчензо Чаян хоёр тагнуулын агентаас тэр мэдээлэгчийг олоход туслахыг хүсгэд тагнуулын агент ч анхны даалгавартаа маш их догдолж дуртаяа зөвшөөрдөг. Үүний дараа Винчензо Италид байгаа хамтрагч Лука руугаа залгаж Баблын хүсэлсэн Солонгос мэдээлэгчийн зураг бичлэгийг олж өгөхийг хүсв. Лука ажлыг шууд хүлээж авах ба хэдхэн цагийн дотор үр дүн гарна гэж Винчензо таамаглаж байлаа. Винчензо Чаян хоёр Кимгээ Плазад буцаж ирэхэд түрээслэгчид тэднийг бөөн сүрдүүлэнтэйгээр угтах ба Винчензож бушуухан зогтож хуулийн пэрэмдээ орж ирэх хэсэг амсгийн. Винчензогийн таамагласнаар удалгүй Лукагаас Солонгос мэдээлэгчийн бичлэг бүхий CCTV-ийн бичлэг ирдэг. Тагнуулын агент бичлэг дээр хүнийг олохоор эхний даалгавартаа орлоо. Удалгүй сүмтэй холбоотой асуудлын талаар Винчензо Чаян хоёрт мэдээлэл ирж манай хоёр сүмийн эсрэг гаргасан гомдлын талаар мэдхээр очино. Хоёр лам хуурамч буруутгах дуртад байгаадаа санаа зовж бүр байрнаасаа нүгүүд хурч магадгүй гэдгийг сонссон Винчензо энэ бүхний ард хэн байгааг шууд ойлгодог. Жан захирал Буусааны захирал хоёр хамтдаа буудах бэлтгэл хийж байх бөгөөд солиотын эсрэг хувилдаж ямар нэг зүйл хийх гэж байгаа нь тодорхой. Буусааны захирал Жан захирлын солиотод дуурлаад эмзэг байгааг нь ашиглаж ахыхын эсрэг төлөвлөгөө зохиож эхэлдэг. Винчензо Кимгээ Плазад барилгын эзэнтэй уулзаж сүмийн талаар асуугаад барилгын эзэн ч өөрийн буруу болохыг хүлээн зөвшөөрдөг. Винчензо үргэлж хийж ирсэн шигээ хамтдаа ярилцаад хамтдаа хийж байхыг сануулад сүмийн эсрэг гаргасан гомдлоо цайруулахыг шаардна. Тэднийг ийхүү ярилцаж байхыг Мэри сонсож таарах ба Винчензог буцаад явж байхад хийм цэвэрлэгээний ах өрөөндөө татан оруулна. Хийм цэвэрлэгээний ах түргэн хоолны газрын эгч Ламбортны хосууд Винчензод Кимгээ Плазад 12 тэрбум вооны үнэтэй алт байгаа. Түүнийг олоод өгвөл хувь өгье гэж амлах бөгөөд өөрийнхөө нууц алтны тухай өөр хүнээс сонссон Винчензо цочирдох нь тодорхой. Винчензо орон гэргүй Гэлботоос алтны мэдээллийг сонссны мэдэж авчгаад түрээслэгчдэд итгэж ядан байгаа мэт дүр үзүүлж байснаа гарч ирээд бөөн өөр. Энэ хооронд тагнуулын агент мэдээллийн сангаас Баблын мэдээлэгчийг олж Чибугаре хуулийн пэрэм нууцаар авчирж өгнө.
Баавлын мэдээлэгч өмнө нь олон улсын зэвсгийн компани мэргэжлэнгээр ажиллаж байсан хүн ба одоо Европ зэвсгийн лоббичингаар ажилладаг тул Винчензогийн мэдээллийг олж чадсан гайхах зүйл байсангүй. Яг энэ үед солиот чаяан руу залгаад Баавлын хохирогчтой холбоотой мэдээлэл өгье гэснээр чаяан солиоттой уулзахаар зөвшөөрдөг. Винчензо хоёр тусгаараа мэдээлэгчийг бариулаад Жан Хансогийн хэн болохыг асуухад нөгөөх нь хариулахгүйгээр зогсоохгүй. Ямар ч өвдөлтийг дасаж чадах болохоор эрэг шүүл тулгаад нэмэргүй. Зүгээр л хөнөөчих гэж хэлдэг. Винчензо хариудна. Өвдөлтийн хязгаар гэж байдагч айдсын хязгаар гэж байдаггүй гэж хэлээд буу гаргаж ирээд магазинд нь ганцхан сум хийн. Дараа нь мэдээлэгчтэй орс рүүлээд тоглож эхлэв. Винчензо бууг эргүүлэн толгой руугаа чиглүүлж дараа нь дахиад эргүүлж мэдээлэгчийн толгойд хүргэн дарна. Тоглоом өргөжлөх тусам мэдээлэгчийн айд сулам нэмэгдэж эцэст нь буу түүний ээлж дээр очиход ам нэхээс үр аргагүй болов. Тэр Жан Хансог бол Вусаны өмгөөлөгч Жан Жину гэх үннийг хэлжээ. Тэр үед Чаян солиоттой уулзаж солиот Баабл гүрүп хохирогчдод нөхөн төлбөр өгөхөө цуцлсныг хэлэхэд Чаян урлаган тодорхой. Чаян солиоттой тохиролцсны дагав өөрсдийнхөө хийж буй ажлын талаар хэлэх ээлж ирэхэд ашгүй Винчензо заргаж таарна. Винчензо Чаянд хандан "Миний хэлэх үгийг чимээгүй сонсоорой. Жан Жину бол Жан Хансог, чиний дадлагчигч Жан Жину бол Жан Хансог байсан байна" гэж хэллээ. Чаян балмагдана. Учир нь Винчензогийн хэлж байгаа хүн яг түүний урд сууж байлаа. Тэр шөнө Винчензо төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн Жунугийн гэрт очино. Үргэлж инээн цэглэж хөвжилтэй харагдаж Жуну гэртээ буу барьсан Винчензог хараад гайхав. Винчензо түүн рүү буугаа чиглүүлэн сүгдүүлээд Жан Хансог гэж дуудах мөчөд бүх зүйл өөрчлөгдөнө. Солиот баригчлаа яаж мэдсэн юм бол гэснэ. Винчензогийн бууны үзүүрээс сатхан өөргөө туханд нагаад буудахыг шаардаж эхэлдэг. Винчензо буугаа цэнгэлж буун дуу гарах гişэнд 11-р анги төгсөж 12-р анги эхлэх бөгөөд буун дуу бол Жон прокурор сануулга болгож дээшээ бодсон чимээ байдаг. Жон прокурор гинэт хүмүүсээ дагуулan орж ирсэн нь энэ байх бөгөөд Винчензо солиотын жинхэнэ дүр төрх буюу Баавлын дарга гэдэг ижлэхийг оролцсон ч Жон прокурорын анхаарал зөвхөн нөхцөл байдлыг намжаахад төвлөрч байлаа. Эцэст нь прокурор Винчензог гавлан авч явах бол солиот жүжигээ үргэлжлүүлсээр үлдэнэ. Жон прокурор хонголдох хослын талаар Винчензогийн хийсэн шууд дамжуулалтаас хойш түүнийг мөрдөж байсан тул солиотын гэр хүртэл дагаж ирж чаджээ. Чаян Винчензог өмгөөлөхөөр ирээд солиоттой таарч хэд сайхан алгадаад амьд явах ирэхгүй аратан гэж хэлчихэд явна. Үнэн дээр Винчензогийн солиотын гэрт авч ирсэн буу бол хуурамч буу байсан бөгөөд анхнаасаа солиотыг алах бодолгүй байжээ. Түүнийг алахын оронд Баабл гүрүүпээ алдах айдас, жинхэнэ дүр нь ишлэгдэх айдсыг нь ашиглан солиотыг өөрөө алдаа гаргах нөхцөл байдалд оруулах төлөвлөгөө боловсруулсан нь энэ. Жон прокурор өөрийг нь байнга дагаад байгааг мэдсэн Винчензо албаар сүүл дагуулж ирсэн тэр байж л дээ. Жон прокурор манай хоёртой нийлэхээр болж Винчензог судлан явуулна. Винчензо Гэлботтой уулзаж ахиухан шиг мөнгө өгч алтны зураг байсан утсыг нь аваад Гэлботыг Солонгосоос явуулахар болоод түрээслэгчид дээр ирээд алтны тухай яриа бол цуу яриа. Харин тэр зураг бол интернетээс авсан зураг юм байлээ гэж гүрийдэг. Жон прокурор Баабл гүрүүпийн эсрэг 6-ны хэмжлэл гаргахаар төлөвлөсөн тухай мэдээг сонссон Чүэ өмгөөлөгч солиотыг асуудлууд намжтал хэсэг чимээгүй байхыг санал болгоход солиот ч зөвшөөрч ажлуудаа дүүдэд алган өөрөө туслангийн байшинд очино. Вусаныхан хуралдаж Жон прокурорын төлөвлөсөн 6-ны хэмжлэлээс Баабл хамгийн хаттай байж болох үз Баабл химийн үйлдвэрчний эвлийн эсрэг хууль бус ажиллагаа явуулсан хэрэгт анхаарлаа төвлөрүүлэн ажиллахаар болно. Вусанд ажилладаг Чаяны найз Чүэ өмгөөлөгч үйлдвэрчний эвлийн даргаыг сонгодог аргаар зохиолно гэж ярьж байсныг манай хоёрт хэлнэ. Солиот туслангийн байшиндаа ус уучгаад ваан нь твцтэл гинтэл хамаг биеийг хөдөлж чадхаа болон ус руу живж эхэлнэ. Үзэгдэл солигдоход Чүэ өмгөөлөгч Баабл химийн үйлдвэрчний эвлийн даргаыг хавуулдах гэж оролдогч үйлдвэрчний эвлийн дарга уурлан тэндээс гарч ногоон гэрлэр зам хөндлөн гарч байхдаа том машин дайруулна. Дотор харин Чүэ өмгөөлөгч ширээн дээр байхад нь л зөвшөөрчихгүй дээ гिचгсэн тухтай наргагүй хоолой идэн суун. Солиотын ус руу им хийсэн хүн нь Винчензогийн багийнхан байсан бөгөөд албаар баг тунтай ус шүршгээр зэрэгдэг им усанд нь хольж солиотод сануулга өгч байгаа нь тэрэлээ. Солиот дээр Вусаны захирал Чүэ өмгөөлөгч хоёр ирчихсэн. Чүэ өмгөөлөгч үйлдвэрчний эвлийн даргаыг зохицуулсан гэдгээ хэлэхэд солиот баярлаж Чүэ өмгөөлөгчийг тэрвэрч агаад сүйд болно. Винчензо нам туслах Чаян гурав ажлаа ярилцаж байхад гаднаас түрээслэгчид орж ирээд Винчензод алтыг хайхад санаа зовх хэрэггүй. Танхаачуудаар хайлах болсон гэж хэлснээр алтны тухай яриаг мдээгүй байсан Чаян нам туслах хоёр Винчензо алтны тухай бүх үннийг хэлдэг. Энэ хооронд солиот дээр дүү нь уулзахаар ирэх бөгөөд дүү нь ахтай хамт амд явахыг санал болгоно. Удаан хугацаанд хамт ан хийгээгүй учраас солиот энэ саналыг нь зөвшөөрдөг. Вусаны захирал Чүэ өмгөөлөгчийн өрөө сандарсан байдалтай орж ирээд тагнуулынханд байдаг QT файл алдагдсан тухай мэдээлэл тархсныг хэлнэ. Тус файлыг тагнуулын газар хакеруудад алдсан бөгөөд тагнуулынханд байгаа гэж бодож байсан файл алдагдсан гэснээр бүгд сандарлаж эхэлнэ. Энэ тухайн мэдээг тагнуулын газрын дарга манай тагнуулын агентэд дуулгаж энэ хэргийг шийдэх гэдэгч тагнуулын агент миний хэрэг бас их ноцтой байгаа гэж даргаасаа зүгтаад Винчензогоос зөвлөгөө авахар хурж ирнэ. Нам туслах байгааг анзааралгүй манай тагнуулын алба гэж ярьж эхэлснээр нам туслах тагнуулын агентийн хэн болохыг мэдээд дахиад л хамгийн сүүлд нь мэдлээ гэж гомдлоно. Тагнуулын агент нөхцөл байдлыг ингэж тайлбарлана.
Putin файл гэдэг нь ерөнхийлөгчийн зарилгаар бүтсэн улс төр санхүү, спорт соёлын салбарын хамгийн хүчирхэг хүмүүсийн авилга гэмт хэргийн баримтуудыг агуулсан нууц материал байжээ. Үүнийг тагнуулын албаны хуучин дарга өөрийгөө хамгаалахаар бүтээсэн ч хожим нь Хятадын хакерууд уг файлыг хулгайлж тагнуулын албаны мэдээлэлээс бүр мусан устгасан байна. Удаан хайсны эцэс тагнуулынхаа хакер дахь тушаал өгсөн эзнийг олсон боловч тэр босс нь файл болон нууц хөрөнгөө Солонгосын хаан нэгтээ нуучхад өөрөө жилийн өмнө зүрхний шигтээсээр нас барсан байна. Энэ түүх нэг л танил санагдсан болохоор Винчензо боссын нэрийг нь асуухад тэр хүн нь Винчензогоос зөвлөгөө авч Гинге Плаза даалтыг нуусан алтны эзэн байхан тэр. Удалгүй ах トゥ хоёр ан хийхээр ууланд гарч хуучны дурсамжаа харилцан алхана. Солиод ан хийхдээ бүрэн автаж урд орон гөөхөд дүүн түүний араас бууга тэнэглэн зогсож байлаа. Дүүн нах руугаа бууга чиглүүлж гохоод арлаа. Сүм солиотыг оноход тэрээр газар дунах бөгөөд дүүн дахин бууга зэниглээд ойртож дахиад буудахтаа бэлдэж байх нь ахан дүүрүүгээ муухай харсаар босоод ирдэг. Босоод шууд л дүүрүүгээ алхаж чи зөв чиглүүлэх хэрэгтэй штэ гэж хэлээд ухаан алдан унана. Хүлээ ясан Жан захирал ахыгаа нэг мөр гүйцэхэд бууга чиглүүлэх тэр агшинд ууланд өөр анчин явж таарснаар Жан захирал тусламж дуудан жүжиглэхээс өөр аргагүй болдог. Сумны шарх солиотын амьд халгуу өнгөрснийг имжээ сонсон Жан захирал гаднаа баярлсан дөрөв зүйлсэмж дотроо маш их айж байлаа. Солиотыг ухаан ороход хажууд нь чөө өмгөөлөх захиж байх ба чөө өмгөөлөх солиотод өөрийн хамгийн том сул тал болох Баблын жинхэнэ эзэн гэдгээ ичлэгийг зөвлөж энэ удаагийн хэргийг зүгээр осол гэж бодон өнгөрүүлэхээр шийдцгээдэг. Барилгын эзэн сандарсан байдалтай Винчензо руу залгаад мөнгөний асуудалд орж ойр зуурын хэрэгцээгээр зарцуулах мөнгөө болж маш их хүрэнд орсноо хэлнэ. Олон төрлийн зүйлээр мөрий тавьж эхний ээлж нь 30 тэрбум хэрэгтэй байгаа гэдэгт дуулсан Винчензо барилгын эзнийг тийм зүйлдээ орооцолтлоо гэж ууралсан ч алтыг хурдан гаргаж өгөхөө амладаг. Тэгээд Чаян нам туслах хоёртой хамт түрээслэгчдийг түр аргалах арга ярилцаж эхлэхэд Чаян нэг шөнө 2 өдрийн аяллаа санаа гаргаж ирнэ. Түрээслэгчид сонирхгүй байсан болохоор нам туслах хамгийн шилдэг аяллаа зурагт аруулсан хүнд 20 сая бэлнэр гэж хэлснээр бүгд аялалд явахыг зөвшөөрөв. Нөгөө талд Жан захирал Бабл Тааврын дуудлага худалдааг өдөртөн явуулж байлаа. Тэр дуудлага худалдаанд их хурлын гишүүд генералууд прокурорын дараагч ирсэн харагдана. Ирсэн зочид Жан захирлын ярианд нэг л явцгүй байх тэр огшинд гадаас эмнэлгийн хувцастай солиот орж ирж ахлах прокурор тэр өдөр соо прокурорыг хөнөөсөн хүн гэдгээ таниулна. Чөө өмгөөлөх солиотыг Баблын ууган хүү цаашдаа Баблыг өдөртөн гэж танилцуулдаг. Бүх түрээслэгчид аялалд явж Плаза дотор хинч байхгүй эзгэрсэн яг тэр мөчөд Винчензо барилгын эзэн хоёр яран сүм рүү орно. Тэд сүмийн шалан дээр дулаалгын дэвсгэр болон модон банзыг нэг бүртлэн хуулж аваад алтны өрөөний нууц хаалгыг гаргаж ирнэ. Барилгын эзэн солонгон бүрхүүлийн төхөөрөмжөө ажиллуулахад хаалганы цоож тайлагдаж тэдний олон сар жил мөрөөдсөн газар доорх нууц өрөөний хаалга алгуурган нэгдлээ. Эцэст нь Винчензо барилгын эзэн хоёр их хэмжээний алтан голтмын өмнө зогсно. Барилгын эзэн баярлсандаа бараг галдуур шахах бол Винчензо алмаар нь зогсно. Винчензо цааш алхан алтны эзний үлдээсэн бусад эд зүйлсийг сонирхон харж эхлэх үед толгойнхаа ард гүйтэн зүйл мэдэрлээ. Тэр аажмаар эргэж харахад барилгын эзэн түүн рүү бууж иглүүлэн зогсож байхан тэр итгэл үнэмшил нөхөрлөл хамтын ажиллагаа эдгээр нь тэрбум вооны үн хүрэх алтны өмнө ямар ч үн цэнгүй болжээ. Ийхүү 12 дугаар анги маш том уралдаар дуусч байна. Бидэнд дахиад үйл явдал эргэлтээр 2 парт үлдсэн байгаа. За ингээд дараагийн партаар иргэн уулзцай түр баяртай.